Амраг 95 бүхэнд дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн 7 хоног зохион байгуулсан онцлог ажлын мэдээг хүргэе. Дотоодын цэрэгт 2022 оны 1-р ээлжийн цэрэг татлагаар татагдан ирж хугацаа цэргийн албаах хугацаа дууссан. Төрүүч байлдагч нарыг хугацаа цэргийн албанаас бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн хамгаалтын ажилтан цагдаа жолооч мэргэжил болгох сургалтад хамрагдаж амжилттай төгссөн хугацаа цэргийн албаагчдад гэрчилгээ гартууллаа. Дотоодын цэргийн ТИГ 5 805 дугаар ангиудад 2022 оны 1-р ээлжээр татагдан ирсэн хугацаа цэргийн албаагчдыг үдэн гаргахтай холбоотойгоор халагдах цэргийн үйлчлэг арга хэмжээг зохион байгууллаа. Албаагчдад эрүүл зөв амьдралын дадал бий болгох зорилгоор Улаанбаатар дотоодын цэргийн хүрээний анги тусгай салбарын албаагчдын дунд зөв амьдрал дасгал хөдөлгөөн сэдвт явган аяллыг зохион байгууллаа. Дотоодын цэргийн 805 дугаар ангиас улсын онц чухал объектэд гэмтэрэг зөрчил илэрсэн объектын ажилчдтай хамтран ажиллах ажиллагааг сайжруулах, ажлын хүрээнд ангийн зөрчил шалган шийдвэрлэх тасагтай хамтран стандарт хэмжил зүйн газрын ажилчдад гэмтэрэг зөрчлөөс өрсөн сэргийлэх сургалтыг зохион байгууллаа. Мөн ангиас төрийн банктай хамтран байгаль дээлтэй гяс цэвэрлэгийн аянд 1-р салбарын албаагчд оролцсон хар усан тухайн бүсээс 5 тонн хогийг цэвэрлэн гаргалаа. Дотоодын цэргийн 810 дугаар ангиас батлагдсан төлөвлөгөөний дагуу Монгол улсын төрийн далбаа мандуулах, цэргийн тангарах давтах ажиллагаа, гэмт хэрэг зөрчлийн газар орныг хамгаалтад авах, хэвлэл мэдээллийн байгууллагатай харьцах, хүүхдийн хөгжил ба ирээдүйн хандлагыг тодорхойлоход анхаарах асуудал болон Монгол цэргийн музейтэй хамтран Монгол бичгийн үүс сэдэв сургалтыг зохион байгууллаа. Дотоодын цэргийн 823 дугаар тусгай салбараас дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран салбарын албаагчдыг 2023 оны 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд эрт илрүүлэг үзлэгт хамрууллаа. Дотоодын цэргийн 816, 821 дугаар тусгай салбараас Орхон аймгийн эм ханган нийлүүлэх хувьцаат компаниас витамин жуулалтаа эний хүрээнд тусгай салбарын албаагчдад витамины ач тусын талаар мэдээлэл хийж арга хэмжээний хүрээнд албаагчдыг витаминаар хангах ажлыг зохион байгууллаа. Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбараас цэргийн байнгын тэтгэврт гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж ахмад дунд залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж 3 үеийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Дотоодын цэргийн 822 дугаар тусгай салбараас цэгц майнд сэтгэл зүйн төвтэй хамтран салбарын албаагчдад ажлын байрны ёс зүй, хамт олонны уур амьсгал харилцаа хандлага сэдвт сургалтыг зохион байгууллаа. Мөн салбараас Монгол улсын ерөнхийлөгч санаачилсан 1 тэрбум мод тарих үндэсний хөтөлбөрийн хүрээнд мөн аймгийн засаг даргын санаачилсан ногоон дархан 2032 арга хэмжээний хүрээнд Дархуул аймгийн Орхон сум инх тал 2 дугаар багт ноён хонхор гих газарт 96 ширхэг нарс мод суулгалаа. Дотоодын цэргийн 826 дугаар тусгай салбараас Дорнод аймгийн засаг даргын орлогч онцгой комиссийн орлогч даргын баталсан гамшигаас хамгаалах албан мэргэжлийн анги бэлэн байдлын үзлэг зохион байгуулалт дадлага сургуульд салбарын албаагчд болон аймгийн гамшигаас хамгаалах алба, гамшигаас хамгаалах тусгай зориултын мэргэжлийн ангиуд бүрэн хамрагдлаа. Та бүхэн дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн 7 хоног зохион байгуулсан онцлог ажлын мэдээг хүргэлээ. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Та бүхэн шинэ 7 хоногийн ажилд амжилт хүсье.